За ер нь энэ тамхины одоо импорт болон дотоодын үйлдвэрлэлийн харьцан ер нь хэд вэ? Өөрөөр хэлбэл дотоодын үйлдвэрээс ер нь дотоодын хэрэгцээнд хэдэн одоо үнийн дүнтэй, ямар үнийн дүнтэй хэдэн ширхэг ийм тамхины нийлүүлэгддэг. Импортоор айл улсаас орж ирдэг. Одоо жишээлбэл Евразийн орнуудаас хэдэн хувь нь, бусад орноос хэдэн хувь нь ийм одоо статистик мэдээлэл байна уу? Нэг хоёрдугаар ер нь сүүлийн одоо жилүүдийн байдлаар тамхины одоо импорт болон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа юу, буурж байгаа юу? Тэгээ энэ нөгөө нэг үзүү статистик энэ тоо баримтаа уялдаж энэ татврын асуудал бас яригдах хэрэгтэй байх л та. Яг ганцхан Евразаар бол авч үзэж бас болохгүй бах. Гэхдээ Евразийн хэлцээрийн дагуу зарим төрлийн тамхиуд нь ингээд татваргүй орж ирэхээр за энийг одоо онцгой албан дотор зохицуулъя гэдэг ийм одоо бодлогыг одоо холбогдох байгууллага засгийн газар баримталж байгаа юм байна гэж ойлголоо. За нэг хоёрдугаард нь энэ яг татврын орлогоор ер нь хэдэн дүүргэн дээр бүрддэг юм бол энийг ер нь мэргэжлийн байгууллагууд яг одоо юу гэж үздэг юм бол энэ зохицуулалт нь ер нь хэр оновчтой байна эсвэл өөрчлөх шаардлага байгаа гэж үздэг үү? Энэ тал дээр хариулт авмаар. За хэн хариулах вэ? Эндрийн микрофон. За нэр албан тушаалаа хэлээд хариул. За Галийн ерхий газрын чимгэрлэн за Бадам сүрэн гишүүний асуултанд хариулъя. За тамхины импортын хэмжээ бол сүүлийн 3 жилд бол өссөн байгаа. Янжуур тамхин дээр ялангуяа одоо бол 3.9 сая тэрбум тамхи орж ирсэн. За дотоодын одоо үйлдвэрлэлтэй холбоотой тамхины асуудлыг бол татврын ерхий газраас хариулах байх гэж бодож байна. За нийтдээ бол тамхин бүтээгдэхүүнээс 305 орчим тэрбум төгрөгийн татвар бол ногдуулж улсын төсөв төвлөрүүлж байгаа. Энэ дотроос бол янжуур тамхин дээр бол 275.5 тэрбум төгрөгийн албан татвар төвлөрүүлж байгаа. За бусад нь бол электрон янжуур за тэгээд үнсэн болон задгай тамхи гэсэн ийм төрлүүдээс улсын төсвийн орлого бүрдэж байгаа, татврын орлого бүрдэж байгаа. За Евразийн бүс нутгийн гишүүн улсуудаас одоо 35 нийт янжуур тамхины 35% бол 35 орчим хувь бол бүрдүүлдэг. За Солонгос бүгд найрамд Солонгос улсаас бол нийтээ 70 орчим, за 65 орчим хувь бол бүрддэг. За ингээд бусад улсууд бол одоо орж ирж байгаа. За электрон тамхины хувьд бол 90 орчим хувь нь бол зөвхөн бүгд найрамдах хятад ард улсаас одоо импортлогдож орж ирж байгаа. Шүү. Нэмж хариулах. За Андрийн микрофон өгөөрэй. Татвар ерхий газар татвар хураалтын удирдлага гаргасан газрын дарга мэгмарч гишүүний асуултанд хариулъя. За дотоодод үйлдвэрлэж байгаа тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөлтөй бол одоогийн байдлаар 4 компани үйл ажиллал бүртгэлтэй байгаа. За үүнээс нэг компани бол үндсэн үйл ажиллагааг бол хэвээ явуулж байна. За үйлдвэрлэгч компанийн хувьд өнгөрсөн 2025 оны байдлаар бол 406 орчим сая тамхи үйлдвэрлэсэн гэсэн тайлан мэдээллийг бол ирүүлсэн байгаа. За орлогын буюу татвар төлтийн байдлын хувьд бол тус дотоодын үйлдвэрлэгч компани манд тамхины онцгой албан татвараар 2025 онд 2.1 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг төлсөн. 2024 онд бол 9.5 тэрбум төгрөгийн татварыг төлсөн гэсэн мэдээлэл байна. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.